Гурван үед амжсан харамжийнхан гэж байдаг бол өөрсдийнхөө сонголоор харамж болсон хүмүүс гэж байна бас. Бүр өөрөөсөө нойлын цаас харамлна гээл бод. Хүмүүс ч мөнгөө хэмнэж эхлэхээр олон арга гаргадаг юм байна штэ. Өнөөдрийн бичлэгээрээ та нартай хүний эмнэх сэтгэл юунд хүрэхтийг харуулъя. Extreme Cheapskates буюу яруу тод монгол хэлний нарийнда тулгсад гэж орчуулж болох реалити шоунд 2010 оноос эхлэн нийт 3 улирлыг гаргажээ. Тэгэхдээ мөнгөө хэмнэн гэдгийг арай өндөр түвшинд гаргасан хүмүүсийн амьдрал ямар байдгийг харуулахыг зорьсон байна. Энэхүү нэвтрүүлгээс онцлоггүй сонирхолтой хүмүүсийг өнөөдрийн бичлэгээрээ төвөрлөн ярьж хамгийн ихний ярьж өгөх гэж байгаа хүн бол өөрөөсөө нойлын цаас харамлдаг гээл бод. Түүнийг Кейт гэх бөгөөд тэрээр мэрэгсэн нэгтлэн бодогчоор Нью-Йоркт ажиллаж амьдардаг байжээ. Хэдий Нью-Йорк нь дэлхийн хамгийн зардал өндөртэй хотуудын нэгж, Кейтийн зардлаа минимал байх аргуудыг олж. Хэрвээ худалдагч 10,000 гэвэл 5,000 авъя гэдэг хүн байдаг та. Яг л тэдний нэг байгаа юм. Ер нь 8 алцах боломж байвал алддаггүй. За тэгээ шинэ хувцас дээр гэсэн юм байхгүй. Эхлээд трip shop орлоо. Өөрөнд таалагдаад кассан дээр очтол $10 гингүүт зооснууд гаргаж ширээнээр тавьснаа. Надад $5 л байна гэж авсан. Тэнгүүт нь худалдагч нь тэгэл $5-оор зарахгүй л гэж байгаа юм чинь. За тэгээд шууд ингээд $5-оор зарахгүй гингүүт нь дэлгүүрээс гараа явчлаа. Тэнгүүтээ солилцооны хувц авахар болов. Хүмүүс өөрсдөө хэрэггүй гэж бодсон зүйлээ өгөөд оронд нь өөр зүйл авдаг газрууд байдаг та. Яг л тэдний нэг дээр очиж байгаа юм. За тэгэл тэр газарт ороод баг бүрэн хуслаад гараад ирвэл яах вэ? За Кейт бас амьдралаа хизээш тавилга худалдаж авч байгаагүй юм гинэ. Яаж үнгүү тавилгатай болсон байж тарах вэ? За яаж үнгүү тавилгатай болдог вэ гэвэл хүмүүсийн хайсан хог хаягдал дундаас олж гэрлүүгээ зөөдөг аж. Ер нь байгаль орчиндөө бүр тулцсан ээлтэй хүн юм шүү дээ. Гэрийнхээ бүх тавилгыг үнгүү авч авсан л гэж байна. Зарим хүмүүс сар болгоныхаа цалингаар ямар нэг шинэ зүйлийг худалдан авдаг. Кейт харин хамгийн сүүл 9 жилийн өмнө л шинэ хувцас авсан гэж байна шүү. Тэгээд бүр өөрийнхөө хэрэглэдэг ариун цэврийн бүтээгдэхүүнүүд нь гэсэн чинь бүгдээрээ фри сэмплүүд байвал яах вэ? Бүтэн хайрцаг гаргаж ирснэ. Энэ бол шүтний сойсны сэмплүүд. Энэ бол оны сэмплүүд гэдэл бүр өстой холны сэмплүүдийг гаргаж ирээд үзүүлээд эхэлт юм да. Үнгүй юм тараад газар бүрээс ингэж юмнууд цохлуулдаг гинэ. За тэгээд ийм амар хэмдэг хүн яаж хуцаа угаана гэж бодож байна. За та нар маань нэг хэдэн секунд бодчих заяа. За тэгэхээр мөнгө ингэж их хэмдэг хүн усанд орсон усаа хатгалж байгаа тэрүүгээрээ хуцаа гараараа угаад юм байна. Бүр хөрвүүлээд нойлын цаас хэрэглэхээсээ ч татгалсан гинэ. Нойл орсныхоо дараа хэрхэн бие цэвэрлэдэг вэ гэвэл усаар өөрийгөө зайлдаг гин шүү дээ. За ер нь тэгээд Кейтээс мөнгө хэмнэх олон аргыг л мэдэж авлаа. Ингээд дараачихан үнлөө орцгоё. За дараачийн онцлог хүн бол гэртээ ганцхан гэрлийн чидэнтэй эмэгтэй гээл бод. Түүнийг Стефани гэх бөгөөд өөрийнхөө хэмнэх аргуудаа бүгднгийн танилцууллаа. Хувц угаахаар нэг тийм хувцсны бөөгнөрсөн юм бөөснүүд гараад ирдэг те. Тэрийгээ авч цуглуулдаг гинэ. За тэрийгээ тэгээ цуглуулж агаад тэгээд тэр цуглуулсан ингээд тэр бөөс мөсөөрөө биш те. Гэт нүрээ цэвэрлэлт юм байна. Тэгээд цэвэрлэх хэрнээ арсан дээр нэг ч ширхэг батга байхгүй л яах вэ? Арай амираагүй юу? За тэгээд гэртээ нэгэн ширхэг гэрлийн чидэнтэй гинэ бас. Өөрийнхөө байгаа өрөөнөөс аваад өөр өрөөнд орохдоо зөөгөөд явдаг юм байна. За энэ тулцсан нарийн ихч маань найз залуутай болж таарлаа. Найз залуу нь хэлж байгаа. Би Стефаниг нарийн зан дургүй л дээ. Гэтэ би түн тайртай болохоор зүгээрээ ч гэж байх шиг. За энэ л нөгөө салж хайрцахгүй агуу хайр юм байлгүй дээ. Найз залууга усанд орж байх нь усаа хаадаг байвал яах вэ? 2 минут л усанд орох эрхтэй юм гинэ. Яа, энэ хат гэхэр бас л чиртэй юм биш үү? Хоол ихтэй дахин буслагдаг ус ашиглаж усны мөнгө хэмдэг гэж авсан. Энэ ихтэй бүр хараад энднэ. Тэгэж хийсэн хоол ороод хүнийг дайлна гэхээр хордлого болох вэ дээ, Стефани минь. За найз залуунууд ингээл олон дахин буслагдаг усыг мэдтiin байна. Тэгээд тэгсэн ер нь дургуун мөртлөө ингээл чимээгөө л идээд юм байна. За тэгээд хоолны соус эсвэл хоолноос бага зэрэг үлдэндээ. Тэр соусыг эцэн тавнаас нь хамаад буцаагаас хамт нь хийж үл яах вэ? Яа. За үргэлжлүүлээд улмал сонирхолтой болов. Найз залуу нь гэртээ найзуудтайгаа хөл бөмбөг үсгэр болоод найзуудаа дууджээ. За тэгээд үдшилэг зориулж хүнсээ цуглуулахар боллоо. Жимс авч байна гэснээр би идэх зүйлийнхээ мөнгийг төлнө гэд ус үзмийг ширхэр модноос нь салгаад мутанд хийгээд авчвал яах вэ? За тэрийгээ тэгээд өөрөө шудраг ёс юм гинөө. Үргэлжлүүлээд банан авахтай хальсыг нь арилгаад уутанд хийжлээ. Тэгснээ өөрөө биш дээ. Бананыг ямар хальстай идэх биш идэргээд тэрийг нь харсан эмээ бүр шок. Тэрийг нь харсан би бас шок. За ингэснээр худалдаа холбоороос $3 хэмдэг гинэ. За тэгээд үдшилтэд зориулал лазанья хийв. Тэгээд нөгөө хоолныхоо үлдэглээс хамж хийсэн соусоо амталчлаа. Яа, ариун цэврийн асуудал их л хөндөгдөж байна да. Үргэлжлүүлээд лазаньяга хийхдээ овен ашиглавал газ ашиглана. Тэгэд газнаасаа болоод төлбөр гарна гэд аяг тавг угаагч нь аягаа угаахта лазаньяга бүхлээр нь ороож байгаад хийжлээ. Аяг тавг угаагч өнөр халуунаар угаанда. Тэр үед нь хоол нь хамт болно гинөө. Яа, Стефани вэнтэй. Энээс хойш Стефанигаас юу гарч болохыг хүлээн зөвшөөрөе дөө бүгдээрээ. За найз залуугийнх нь хүсэн үлээсэн үдшилэг болж найзуудаараа хөл бөмбөгөө үзээ сууж байлаа. Стефани биш гэсэн чи реклам гарan буцурхтан унтраачвал яах вэ? Яа, гэсэн нэр дахиж юуч гарсан шокнд орохгүй гэсэн чинь бас л оруулж шүү. За тэгээд тэгж нөгөө тогныхоо л мөнгө хэмнэ штэ. За тэгэл тэрийг нь харсан найзууд нь надаас ялгаагүй бас шокнд орчин. За тэгээд эднийх дундаа ганцхан гэрлийн чидэнтэй штэ. Зочин 0 орохдоо лаата ороош. За тэгсэн чинь зочд нь тэгэл 0 орох хэрэг гарвал
лаа өгцөн цаа. Тэгээд тэр латтайгаа 0-ыг хэрэглэх юм уу дөө. За алдарт аях 5 гугаагчны лазанья бэлэн болж тэрийг нь харсан зочид нь шоконд орсноор энэ удаагийн дугаар нь дуусна. За тэгээд дараачийн лугаа орцсон. За дараачийн танилцуулах хүн бол муурны хоолноор зочдтой хоолдог саятан гээл бод. Түүнийг Эми гэдэг. 5.3 сая долларын хөрөнгөтэй хэдиж сартаа $1000-ыг л зарцуулдаг гэнэ. Энэ $1000-т нь болохоор тэгэл ер нь бол бүх зардал нь нийлээд $1000 гэсэн үг. За тэгээд гал тогооныхын шүүг нэг ширхэг утга байна хаа. Утгаа электэн гээд усанд хүрэхгүйгээр хэрэгснийхаа дараа шууд арчдаг ч гэж байх шиг. За тэгээд одоо амьдарч буй том байшин нь X нөхрийн салхтаа өгсөн юм гинэ. За тэгээд энэ том байшин газ цэвэрхэн авч явдаг гэвэл X нөхөр нь үнгүй эрс цэвэрлэгээ хийж өгдөг гин. Яа. Тэгснээ сар $400 хэмнэдэг ч гэж байх шиг. X нөхөр нь харин би туслагтай туртай байдаг. Би гэрийг нь бүлэгээр нь цэвэрлэдэг. Зүлгийг нь тайрдаг. Заримдаа хэрэгтэй газар нь хүргэж өгдөг гэж авсан. Харин Эми тэрийг нь болохоор өндгөө дасгал хийж байна л гэсэн үг гэдэм да. Эми дээр мэн найз нь ирэхэд штэ. Тунаатай сэндвич хийж өглөө. За тэгэд эзэн чинь нэг л загслаг амтагтаад байна да гэл бодоод байж итл нөгөө Эми чинь биш штэ. Тунаатай биш. Муурны хоолоор сэндвич хийсэн байт юм да. Йоо бошо. Гол дүр мэн үргэлжлүүлээд би ингэж 30 цент хэмнсэн гэж авсан. Йоо. Их ч өгн хит хитэн үйл хөдлөг эзэмшдэг. Хувцас адресээ мөнгө олтгол юм байна. За энэ хүнийг ч ойлгохгүй юм байна. Ер нь бол тэгэл тулцсан нарийн гарууд байдаг юм бэ штэ. Харамчийнхан гэж нөгөө нэг хошин шог дээр гардаг харамчийнхан биш юм шүү дээ. За. Ингээд өнөөдрийн ингээд онцлог 300 маань дуслаа. Ер нь хүн мөнгөө хэмнэ гэж бодвол юу л хийдэг юм байна. Та нар маань энэ шоуны өөр оролцогчдын талаар яриулмаар байл комент хэсэгт бичээрэй. Эсвэл өөр яриулахыг хүсэн шоугаа бичээрэй. Ингээд энэ удаагийн бичлэг маань өндөрлөлөө.